Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улс уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилгоор хийж байгаа үйл ажиллагааныхаа үндэсний хувь нэмрийг дахин шинжилэн баталж олон нийтэд хүргэсэн байна. За Нүүбийн төв байранд болсон энэхүү уулзлын үеэр бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин видео байдлаар оролцож өөрийн улс орны авч байгаа үүрэг амлалтыг шинжилэн зарласан байна. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд дэлхийн уур амьсгалтай тэмцэх үйл ажиллагаанд голлох тэргүүлэх их гүрэн болох төлөвтэй байна. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийг ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп залингийн үйл ажиллагаа мөн олон нийтийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. За тийм учраас бол Америкийн нэгдсэн улс Парисын хэлэлцээрээс гарах ийм шийдвэрт хүрсэн. За энэ явдал нь бол олон улсын харилцаанд хүчний вакуумыг үүсгэж байгаа. Тийм учраас үүнд нь бүгд найрамд Хятад ард улс тэргүүлэх үйлрэлийг гүйцэтгэхээр ийхүү үндэсний үүрэг амлалтаа шинжилэн авч байгаа юм байна. Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин лав гарагт болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг үеэр мэдгэхдээ бүгд найрамд Хятад ард улс 2035 онд нүүрс төрөгчийн давхар эслийг 7-оос 10% бууруулна гэж зарласан байна. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд дэлхийн хамгийн их нүүрс төрөгчийн хий ялгаруулагч улс юм байна. За тус улс дангаараа дэлхийн нүүрс төрөгчийн давхар эслийн 31%-ийг бол ялгаруулдаг гэсэн ийм статистик мэдээлэл байдаг. Ши Жинпин хэлсэн үгэндээ бохирдолгүй ирээдүг би санал болгож байна. За үүн дотроо бол цахилгаан автомашин гол ирээдүйн хөдөлгөгч хүч байна. За мөн үндсэндээ уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох нийгмийг бий болгох нь чухал гэдгийг онцлсан байна. Ши Жинпиний мэдгдснээр эдийн засгийн салбаруудын хүрээнд нүүрс төрөгчийн давхар эслийг бууруулах зорилтыг тавихын зэрэгцээ эх 10 жил бүгд найрамд Хятад ард улс салхи нарны эрчим хүчний суйрлагдсан хүчин чадлаа 2020 оны түвшнээс 6 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За мөн дотоодынхоо эрчим хүчний хэрэглээнд чулуутсан бус түлшний эзлэх хувийг 30 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн зарласан байна. За үүний зэрэгцээ Ши Жинпин өндөр хөгжилтэй орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд илүү ихийг хийх шаардлагатай гэж уриалга гаргасан байна. За тэрээр нэрийг нь хэлээгүй боловч уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс ухарч байгаа зарим орнууд бий гэж мэдгдсэн. За энэ мэдээж далдуураа Америкийн нэгдсэн улсыг бас шүүмжилж байгаа хэрэг явдал болж байна. Ши Жинпин хэлэхдээ ногоон эрчим хүч за тэр дундаа нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруулалт багтай ийм эдийн засгийн өөрчлөлт их нь бидний цаг үеийн чиг хандлага байх болно. Зарим орнууд энэ чиг хандлагыг эсэргүүцэж байгаа ч гэсэн олон улсын хамтын нийгэмлэг зөв замдаа байж итгэлцэл гуйшгүй үйл ажиллагаа хүчин чармаалтаа алдахгүй байх ёстой гэж мэдгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх үндэсний төлөвлөгөөний дагуу дэлхийн температурыг ажуулт өөрчлөлтийн өмнөх түвшнөөс Цельсийн 1.5 хэмээс дээшээс нэмэгдэхээс сэргийлэх зорилтыг бол улс орнууд тавьсан. За энэ хүрээнд 10 жилийн хугацаатай Парисын уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ийм хэлэлцээр байгуулагдсан. За хэдийгээр Америкийн нэгдсэн улс энэ уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх тэмцэл тодорхойгоор оролцох боломжгүй ийм хүсэл эрмэлзлээ бол илэрхийлээд байгаад гэсэн хэдийс зарим орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх хүчин чармаалтаа улам эрчимжүүлэхээр ажиллаж байна. За тухайлх юм бол Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен хэлэхдээ Европын холбооны дэд бүтц сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт болон нүүрс төрөгчийн үнэ нь бүгд нэмэгдэж байгаа. 1940 оноос хойш ялгарх хэмжээ нь бараг 40 гаруй хувиар буурсан гэдгийг онцолж байна. За мөн удахгүй болох уур амьсгалын баг хурлыг зохион байгуулж буй Бразилийн ерөнхийлөгч Луис Инясио Лула да Силва уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс хинч ангид байх боломжгүй. Бидний хил дээрх хан хэрэм мэт бол оршиж байна. Ган гачиг за бид нар шуургыг бол зогсоох боломжгүй. За энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн бодит нөлөө бидэнд хүрсэн байгааг харуулж байгаа гэдгийг мэдгдсэн. За байгаль бол бөмбөг байлдааны хөлөг онгоцны өмнө бүхийхгүй ямар ч улс орон нөгөөгөөсөө дээгүүр байх боломжгүй гэдгийг Лула да Силва мэдгдэлтэй дурдсан байна. За мөн Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш шинжлэх ухаан арга хэмжээ авахыг шаардаж байгаа. Хууль бас үүнийг тушааж байгаа. Эдийн засаг бас үүнийг албатаж байна. Хүмүүс үүнийг бас шаардаж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлт бол бодиттой зүйл энэ тэмцлийг үргэлжлүүлэх ёстой гэж мэдгдсэн. 2015 онд байгуулагдсан Парисын цаг уурын хэлэлцээрийн дагуу 195 орн нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах тухай шин амлалтуудыг бол авч байгаа. За 5 жилийн төлөвлөгөөнүүдийг бол гаргаж ажиллах ёстой байсан. За гэвч бол зарим нэгэн нөлөөлөл за тухайлах юм бол COVID-19 зэрэг байгалийн нөлөөлөл за мөн дахин давагдчихгүй хүчин зүйлүүдийн нөлөөллөөс эдгээр амлалтаа биелүүлэхэд
ийм одоо сорилт бэрхшээл бол улс орнуудад тулгарч байгаа. За тийм учраас улс орнууд өөрсдийн авсан үндэсний хувь нэмрээ шинжилэн одоо баттгах, за улам их илүүн салбарыг бол салбарт оруулах, хувь нэмрээ нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, за мөн түнчлэн энэ чиглэлд авч байгаа уур хүчин чармаалтаа улам хурцлах шаардлага үүсэж байгаа. Нүбий албаны хүмүүсийн мэдгдснээр улс орнууд амсан одоо зүйлүүдэд хэрэгжүүлэх юм бол дэлхийн хэр дулаарч байгааг тооцож чадахын тулд улс орнууд энэ сарын эцгэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдгдсэн. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд уул нь энэ одоо үйл ажиллагаанд тэргүүлэх байр суурьтай явж байсан. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байдены засаг захиргааны үед өнгөрсөн оны сүүлээр бол Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөг өргөн барьж байсан түүхтэй, гэвч бол одоогийн байдлаар энэ төлөвлөгөө хэрэгжих зогсон байдалд бол орсон. За 2015 оноос өмнө бол дэлхийн үйлдвэрлэлийн түвшингөөс өмнөх 4 хэмээр дулаарч байсан бол одоо үүнийг 2.6 хэм бортол бууруулсан гэдгийг Нүбийн тэргүүн Гутерреш бол мэдгдсэн. Гэвч Парисын хилцээр 19-р зууны дунд үеэс эхэлсэн дулаарлыг Цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилт тавьсан. За энэ бол түүнээс хойш бол дэлхийн одоогийн байдлаар аль хэдийн 1.3%-ээр дулаарсан ийм байдалтай байна. Тэгэхээр улс орнууд хүчин чармаалтаа идэвхжүүлэх нь чухал болоод байгаамаа.